За хөрх өдөр суугтаа тавтаа морил 2026 оны 2 сарын 9-ний өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор та хэдтэй домог ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За өмнөх дугааруудад болохоор нэлийн хэдэн улсны холбогдлолтой домгуудыг ярьж өгсөн. За дундуур нь болохоор бас өөр ганц хоёр сэдвүүдийг ярьж өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ удаадаа болохоор Сэлэнг аймгийн Алтан болог суманд байдаг гүнж нуур. За дараагийнх нь болохоор гүнжийн балгасын гүнжимаа гэдэг ерөнхийдөө хоёр гүнж гэсэн нэртэй холбоотой хоёр домгийг ярьж өгөн. Тэгээ нэгтгээд нэг дугаар болоход оруулж байгаа юм шүү. За манай савгийн гол зорилго маань болохоор би ийм домог олж сонслоо гэсэн ерөнхийдөө өөрийн олж мэдсэн домгоо бусдтай хуваалцах зорилготой ийм сувг. За тэгээд домгоо уншиж өгөхөөсөө эхлээд та хэдээсээ нэг зөвлөх хүсье. Манай сувг маань нэгдээд удаагүй байгаа сувг учраас та хэд маань за миний оруулсан бичлэг танд таалагдчихвэл цааш нь түгээгээд за тэгээд манай сувгт нэгдээд сабаа тараад өгөөрэй гэж та хэдээсээ хүсье. За хамгийн эхлээд болохоор Сэлэнг аймгийн Алтан болог суманд байдаг гүн нуурын домгийг та хэдээр сонирхуулъя. За гүн нуурыг өдгөөч үнэн ч хайрын дуйл болон үлдсэн агуу нуур гэж ярьдаг гэсэн байна. За учир нь юу вэ гэвэл Пётлийн нийгмийн үед гин өнөөгийн Сэлэнг аймгийн Алтан болог сумын Хяраан хөндий хэмээх газрын наах талд орших гүн нуур хэмээх газар уул ус голдоо өнгө нэмсэн нэгэн сайхан бүсгүй ээж аавын хамт амьдран суудаг байжээ. Тэрээр зан айл сайтай, уйлан дуран, хинч харсан хачин сайхан бүсгүй байсан нь тодорхой. Түүнд нутгийн нэгэн сайхан залуу хайртай болж бүсгүй ч мөн адил сэтгэлээ илчиж ихэд жаргалтай байж гин. Харин алс хошууны засаг ноён бүсгүйн гоо үзэсгэлэн сонсоод нутагт нь ирж гин. Ноёнтон бүсгүйг нэгэнт олж харамгацаа гэргийгээ болгон авахыг завдах үед хайртай залуунд бүсгүйг аван үүр цүрээр оргуулan авч явсан гэдэг. Гэвч засаг ноёны баралгууд тэднийг барьж авч хайртай залууг нь хугацаагүй цэргийн албанд мордуулж харин бүсгүйг гэрт нь хүргэж өгөөд ээж аавд нь удахгүй ирж охиныг ч авнаа авахдаа бэлэгсэлт болгон худ ургийн бариллах тогтоон хэмээн хэлж гин. Ингээд намрын дунд сар айлчлан ирж ноён 9 цагаан тэмээгээр бүсгүйг богтлон авч явсан байна. Тэмээн дээр суусан бүсгүй гунигт тавиландаа шаналж сэтгэлд харахуугээ санан цорхрон уйлж явах зураа ухаан сэлэн тэмээгээ залж гүн нуурын зүг таврагжээ. Явсаар гүйцэгдэлгүй гүн нуурын иргэдээр ирэхэд гүн нуур ганцхан давлгаалаад бүсгүйг аван мэлтийн толгиж амгалан сайхнаар нөгөө л янзаараа зөөлхөн мандлаа шилгэн байсан гэдэг. Ингээд балмад ноёны хүсэл бүтсэнгүй харин нутгийн олон эгэлгүй сайхан инхрийн нутгийн бүсгүйг дурсан гүн нуурыг тэр цагаас хойш гүнж нуур хэмээн нэрлэх болсон гэсэн байна. Нөгөө хугацаагүй цэргийн албанд мордсон залуу хайцсан бэ гэхээр за нэгэн цагт хугацаагүй цэргийн албанаас хархуу иргэн ирж сэтгэлтэй бүсгүйгээ эрен хайсан гэдэг. Тэгэхэд нутгийн олон болсон явдлын учрыг хэлж өгч хархуугийн сэтгэлийн зовлон хамт хуваалцсан уйлж дуулж учирлаж байсан гэдэг. Гэвч хархуу сэтгэлээр ихэд унаж гүнж нуурын дэргэд сүхрэн сууж харсаар хөгшин бүргэд уул хэмээх хадан уул болон тогтсон гэж ярьдаг юм байна. За өглөө орой 2-т уулын оройн нуурын толионд тусан гялалзаж байдаг агаад өнөө хүртэл гүнж нуур бүргэд уулын домгийг нутгийн ард олон хуучилсаар ирсэн гэсэн. За ийм гой сонирхолтой домог байдаг юм байна. За хэрвээ та хэд маань гүнж нуурын өөр домгийг мэддэг бол бас бичлэгийн маань доор комент хэсэгт бас үлдээгээд өгөөрэй. За дараагийнх нь болохоор гүнжийн балгасын гүнжимаа гэсэн домгийг ярьж өгье. За сэлбийн амралтын чанга хойд талд бүхэлдээ хат цохооноос тогтсон үзэгсэлэнт овоо тул оршино. Түүний ингэрт хар мод, хус, нарс, бургас, сөөг, самар жимс хослон ургаж байгалийн сүр хүч уянгат нам гүмийг зэрэгцүүлдэг. Уулын налгар сайхан бэлт нэгэн эртний балгасан тойрби. Түүнийг хол ойрын хүмүүс гүнжийн балгас гэж нэрлсээр өнөөг хүрчээ. Энэ газар бас өөрийн гэсэн нэгэн домог, нэгэн гунигтай түүхтэй гэсэн байна. За эрт цагт дам таржаагийн амны эхэнд нэгэн ядуу өвгөн охинтойгоо хамт амьдардаг байжээ. Түүний охиныг гүнжимаа гэдэг байсан гэн. Хөвчийн аймад шарлан шуугдаж навцсын сэрчигнэх чимээ шуудын олон өнгийн жиргээ гол горхины хоржгоных дуу хшиглэн цураатах тэр л орчин үзэгсэлэнт гүнжимаагийн сэтгэлийг сэргэж бодолд дарах нэгэн шалтгаан болж байв. Нэг өдөр охин аавдаа хандан би таны дэргэд уйтгарлан суумааргүй байна аваа. Хар газар явж юм үзэж нүд тайлъя. Хорвоод бүсгүй хүн болж төрснийхөө хэргийг бүтээж эр нөхөрт гарыг хэмээн хэлсэн гэдэг. Эцэг нь хэсэгхэн дуугүй байснаа миний охин сонс. Эрд гарах нь бүсгүй хүний зам. Хүсэл мөрөөдлөө дагах чинь чиний зөв. Гэхдээ бүсгүй хүний жолоо богино гэдэгтэй. Хар газар явхаас өмнө төрсөн нутаг уул устаага танилцж яваарай хэмээн захиж гин. Ингээд гүнжимаа хэд хоногийн турш сэлб голын их
баруун зүүн салаа нухчаа сархиагаар аялан зугаалж гин. Энэ хооронд нэг л намун сэтгэл уйрам сайхан дуу үе үе сонсогдож, заримдаа тодроод, заримдаа бүдгэрч түүний сэтгэлийг ирэхгүй татах болж гин. Гүнжимаа энэхүү дуу хаанаас гараад байгааг сониучран ирж авсаар их өвчин гүнд удган модны өмнө сүхрэн сууж, бясалгал үлдэж буй хөөхөн хархуу те гинэт толгорч гин. Тэр мөчөөс хойш бүсгүй хархуугийн уншлагын дууг сонсон судар номыг нь бишрэн шүтэж, шар нар бор хоногийг хамтдаа өнгөрөөдөг болсон байна. Ханш нэх өдөр Гүнжимаа мөнөөх хархууд би сэтгэлээ өгч улмаар царын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээсээр овоо туулын налгар ингэрт гэрийнхээ буурыг засжээ. Ингээд Гүнжимаагийн гоёмсог сүмийн мэт сэнти баригдсан гэдэг. Тэр цагаас хойш Гүнжимаа эр нөхөртэйгээ хамт энэхүү сүмд ном бясалган суух болж, уг сүмийг барихтаа овоо туулын шороог цэлб голын усаар зурж, тоосох цохин уулын ар өврийн модноос оролцуулсан гэдэг. Ийхүү нэгэн удган модны домог дахин амилсан төвхтэй. Гэвч домогт гардаг тэр удган модны олон салаа мөчөр идүүгээ цэвдэх сэтгэлтний гарт огтлогдсон байглаас заяасан өнхөн дөрхөө алдаж мод биш хад болон хуурсан нь даанч харамсалтай гэсэн. За ийм бас нэг домог байдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр болохоор та хэдтэй за Сэлэнг аймгийн Алтан болог суманд байдаг гүн нуур буюу гүнж нуур тий. За тэгээд гүнжийн балгасын тухай ийм хоёр домгийг нэгтгээд нэг дугаар болоход хүргэе гэж зарсан. За та хэд манаас энэ миний уншиж өгсөн хоёр домогноос өөр домог мэддэг бол бичлэгний мандаар комент хэсэгт бас сэтгэлдлэгчэд үлдээгээд өгөөрэй. Өөр ер нь бол та хэд манаас ямар домог мэдхүү тэр талаараа бас та бүхэн маань сэтгэл үлдээгээрэй гэж хүсмээрээ. За тэгээд эцэст нь дахиад та хэдээсээ нэг зүйл хүсэх байна. За манай сувг маань нэгдээд удаагүй байгаа сувг учраас та хэд маань манай сувгт нэгдээ сабаа дараад за оруулсан бичлэгийн маань хэрвээ та хэдэд маань таалагдчих яах юм бол бусдаа түгээгээд өгөөрэй гэж хүсмээр байна. За тэгээ энэ мэдчлэн илүү сонирхолтой домгууд за тэгээ бусад тань хэрэгтэй сонирхолтой мэдээллүүдийг сонсохыг хүсэх юм бол манай хөөрхөн өдрийн сувгт нэгдээрэй. За энэ удаагийн дугаартай хамт байсан та хэдтэй баярлалаа. Дараагийн дугаараар иргэ уулзлаа. Түр баяртай.